Audio Jungle. Сайн байцгаана уу? За манай 1000 YouTube сувгийн ямар мэрэгчтэй хүн юу хийдэг вэ нэвтрүүлгийн 5 дахь дугаарт за хөтөлбөр нийгмийн хамгааллын дэд сайдын зөвлөх Абай оролцож байна. За сайн байна уу Абай, орой минь. За сайн байна уу, орой минь. За корона хөл хоройтой үед ажил ямар хуваа? Одоо маргааш эхлээд хөл хорой гайг болох ч байна те. Тий. Хөл хоройос дагаад бараг сарын хугацаа өнгөрсөн байна. Бидний хувьд болохоор бас нийгмийн салбарыг хамардаг тэр төрийн төв цахилгааны төв байгуулах учраас хөл хоройос тогтоосноос хойш манай яамд хүртэл улсын штаб байгуулагдаад нэг ч өдөр амраагүй өдөр ажилласан. Одоо өдөрт хаалтмж алтнууд сайдын ажил албаныхан гэдэг хүмүүс манай өдөр болгон ажилласан. Одоо харин гайгүй болоод одоо нэгтгэс юм горомж шилжих юм шиг байна шүү дээ. За шууд асуусанда ороод явчихъя те. За нэгний асуулт болохоор 10 жил их сургууль ажлынхаа талаар мэдээлэл хуваалцсан уу гэсэн. За 10 жилээс эхэлсэн зүг баха тийм ээ. Аха. Би 10 жилийн 2001 онд элсэн ороод 2011 онд Баянгын аймгийн 1-р ахлах сургуулийг 2011 онд төгссөн. Их сургуулаа бол 2011 онд тухайн үед одоо цагдаагийн ахилтын нэртэй байж агаад одоо хууль цагуулгын их сургууль болсон байгаа. Энэ хууль цагуулгын их сургуулийг 2015 онд эрх зүйч шүүгчийн гүйцэтгэх ажил эрх зүйч мэргэжлэр өгсөн байгаа. Энэ товчхонд бол нэг юм өгч байна. За юу зүйлээд ахаад нөгөө магистра хийх шаардлагатай байх тийм ээ. За ихэд юу яач. Ихэд нэг явчих. За 10 жил бол ерөнхийдөө за одоо нэг дотоод хэргийн сургууль лөө тий. Тэрнийхээ тухай жоох дэлгэрүүлж яриач. Ер нь тэр сургуульд ороход ямар шалгалт өгдیں۔ Яаж юу нисэж ордیں۔ За дотоод хэргийн сургууль би яг сая нэг хууль цагуулгын сургууль байхад төгссөн. Тэгээд дараа нь болохоор дотоод хэргийн сургууль болж нэрээ солигдсон юм л да. Тэгээд дотоод хэргийн сургууль маань өөрөө нөгөө төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагын хүний нөөцийг бэлддэг тийм тусгай чиг үүрэгтэй сургууль гэж хэлэхэд болно. Тэр үүднээсээ одоо авах шалгалт нь нэлсэлчтэй тавих шаардлага гэсэн ондоо байдаг. 11 онд болохоор нийгэм ухаан, англи хэл, монгол хэл гэдэг ерөнхийдөө сүүх хичээлүүдийн оног хараад оног давсан тохиолдолд конкурс өгөөд тэр оног хангаж байгаа тохиолдолд хоёр шалгалтууд тусгай шалгалтуудын сургууль дээр ирж өгдөг байгаа. Би элсэн орж авах үед болохоор нийтдээ 4 шалгалт авч ирсэн. Тэгээд минийх арай жоохон юм онцлогтой байсан л та. Яг гэвэл би өөрөө урилгаар орж ирсэн. Шалтгаан гэх юм бол яг 11 ангид төгсөх үедээ Оросын холбооны улсын их сургуулийн үндэсний их сургуулийн гэх юм уу манайхаар 2 эрх зүйч квот ирсэн. Дээрээс нь Болградын улсаас 2 Болград хотоос нь 4 хувиар ирсэн. МБД гэдэг одоо орсоор бол МБД гэж хэлдэг цагдаа ахнаас 4 хувиар ирсэн. Энэ нийтдээ 6 хувиар дээр 10 жилийн хүүхдүүд ажиллаж байгаа албан хаагч тэгээд нийтдээ 30 гаруй хүн хүртэлтөөд эндээсээ 6 тэнцсэн байгаа. Тэгээд тэр үед болохоор би тэр шалгалтанд өөрөө ороод тэгээд нийтдээ 4 шалгалт өгөөд тэр 4 шалгалтынхаа нийлбэр оноогоор би 3 дугаар байр эзэлсэн. Тэгээд 3 дугаар байр эзлээд Москва тэнцээгүй учраас надаа шууд одоогийн дотоод хэргийн сургуулийг шууд элсэн орох урилга өгч ирсэн. За нэг тийм байгаа. Тэгээд шалгуур нь ямар байсан гэхлээр тухайн үед болохоор 4 шалгалт авсан. Эхнийх нь бол монгол хэлний шалгалт авсан, эсээ бичүүлсэн. Хоёрдугаарт болохоор сэтгэл зүйн шалгалт авч ирсэн. Тэр маань ягаад тийм сэтгэл зүйн тусгай шалгалт авдаг гэхлээр зэрэгжилсэн сургуульд байгаа учраас тухайн хүн маань одоо төгсөөд төрийн тусгай байгууллагт чиг үүрэг хүлээж аргаж чадахгүй гэдгээс энэ сэтгэл зүй ямар бэ гэдгийг шалгадаг тийм ярилцлага болон тестийн арга байдаг. Тэрийг авч ирсэн. 3 дугаарт нь болохоор биеийн тамирын шалгалтууд мэдээж хамгийн чухал байдаг. Тухайн хүний одоо биеийн физиологи ч юм уу те хэрэг эрүүл хэрэг бие балдрын хувьд болохоор тэнцэхүүгүй гэдэг шалгалт учраас биеийн тамирын шалгалт дотор 4-5 гэдэг гүйл тий холын зайн гүйлд, ойрын гүйлд тэгээд дуурныг санайл тэгээд техникөө
нийтдээ 4-5 шалгалт байсан. Тэрийг өгнө. Сүүлд нь болохоор би орос хэлний шалгалт өгж байсан. Яг л сая өмнө хэлсэн. Яг орос руу явах гэсэн учраас орос хэлний шалгалт өгж байсан. Харин Монголд элсэн орох гэж байгаа хүмүүс байх юм бол нийтдээ миний бодлоор 3 шалгалт өгөх гэж бодож байна. Магадгүй би төгснөөс хойш 5 жил болсон. Зарим элсийн шалгалтын журмууд өөрчлөгдсөн байж магадгүй. Тэгэхээр шалгах хэрэгтэй гэж бодож байна. Иймэрхүү шалтгаалтууд байдаг юм л да. За дараа нь магистрт сурсан байгаа. Тэгээ магистрт яагаад хүний нөөцийн одоо менежер гэдэг нэрээр сурсан бай? Яагаад заавал хүний менежер одоо маркетингийн менежер биш үү тийм үү? Яагаад заавал хүний нөөцийг сонгосон бэ? За хүний нөөцийн менежер яг биш л та би 15 онд сургуулаа төгсчөөд нийтдээ нэг 4 сар ажиллаад тэгээд гашаа явах шийдвэрээ гаргаад шийдвэрээ гаргахын чинь нэг урилга нь ирээд тэгээд би сурах шийдсэн. Тэгээд 17 онд би 16 онд Англи улс руу явсан. Англи улсын Манчестер хотод би 7 сарын хугацаанд тэнд суралцсан. Одоо манайхаар бол англи хэлний сургууль гэх юм уу та тийм коллеж гэсэн. Тэнд нь би нэг хагас жилийн хугацаанд суралцаад тэгээд тэндээ би магистр хийх сонирхолтой зорилготой байсан. Гэвч тухайн үеийн нөхцөл байдлаас болоод би буцаад визээ сунгах шаардлага гарсан. Тэр үднээсээ би Монгол босч ирээд 17 оны 3 сарын үед Монгол босч ирээд визээ сунгуулаад дахиад би их сургуулиуд руу аплай хийсэн. Тэгээд аплай хийх хугацаанд болохоор би маш олон тэтгэлгүүдийг судалж байгаад хаана ямар тэтгэлэг байна, ямар боломжтой байна те шалгуурын үеийг маш сайн судалж байгаад англи руугаа бас нэг судалгааны явуулаад дээрээс нь тухайн үед би CDF буюу International Cooperation Development Fund гэдэг олон улсын хамтын ажиллагааны сан гэж байдаг. Тэр олон улсын байгууллагын тэтгэлэг олж аваад одоо тэтгэлийн мэдээллийг олж аваад тийшээгээ бас материал явуулсан байна. Тэгээд тэр тийшээгээ материал явуулж авах хугацаанд болохоор нийт сургуулиудыг хараад сургууль дээр суралцуулах мэргэжлүүдийг хараад тэгээд надад хоёр сонголт байсан л да. Нэгдүгürt нь болохоор бизнес удирдлага, хоёрдугаар нь хүний нөөцийн олон улсын хүний нөөцийн хөгжил гэсэн хоёр мэргэжил байсан. Тэгээд би сайн мэдээлэл маш сайн өөрөө судлаад ер нь аль нь их ирээдүйтэй вэ, аль нь их боломжийг надад харахаар байна те. Тэрийг харж байгаа би яг хоёр сонголтоо хүний нөөцийн олон улсын хүний нөөцийн хөгжил мэргэжлийг магистртаа сонгоод тэгээд сургууль руу аплай хийж ирсэн. Сургууль руу аплай хийгээд зэрэг олон улсын байгууллагаа ингээд давхар аплай хийдэг байгаа. Тэгээд тухайн үед ингээд хүлээж ирсэн. Тэгээс англиас ч дотор хэмжээний хариу ирээд гэхдээ 100% тэтгэлэг авч чадаагүй. Зарц их өндөр байсан. Тэгээд хоёр дахь сонголт маань саяны нэг олон улсын байгууллагын тэтгэлгийн дээр би тэнцээд тэгээд 100% тэтгэлэг байсан. Тэгээд тэр тэтгэлэг нэцээд тэр сургууль руугаа ямар ч хэлсэн орсон. Тэгээд 17 оны 9 сараас 19 оны 9 сарын хугацаанд хөгжлийн хугацаанд би магистрийн зэрэгийг олон улсын хүний нөөцийн хөгжил мэргэжлэр хамгаалсан байгаа. Ягаад би нөгөө олон улсын хүний нөөцийн хөгжил гэдэг тоцоцгож хэлээд байна гэхээр энэ өөрөө болохоор илүү том хэмжээнд гэсэн үг л дээ. Ягаад чи өөрөө хэлж байгаа тийм хүний нөөцийн менежер гэдэг маань тэгээ манай болохоор та хөгжлийн доторх нэг жижигхэн нэг хэсэг гэж ойлгож байна л та. Тэгэхээр нэг яг миний суралцсан мэргэжил маань тийм байх учраас тэрүүгээр нь хэлхэн зүйл юм болоо гэж бодож байна. Энэ тиймэрхүү байдлаар тэгээл суралцсан. Тэгээд одоо би төгсөж ирснийгаа дараа яг энэ мэргэжлэр суралцсан манай их зөв шийдвэр болсон байна гэдэг баяртай байгаа. Яг гэвэл хүний нөөц бол өөрөө Монголын төвшөнд бол яг дөнгөж хөгжиж байгаа салбар гэж ойлгож болно. Яг олон улсад бол маш өндөр төвшөнд хөгжсөн байдаг. Ялангуяа нөгөө компаниудтай холбоотой private public гэж хоёр англи хэлбэл одоо төрийн болон хувийн хвшлгээд миний одоо магистрийн судалгаа маань өөрөө хувийн хвшлээр чиглэсэн судалгаа хийсэн. Тэгээд хувийн хвшил маань өөрөө маш олон хүний одоо нөөцтэй байдаг одоо том компаниудаас ахуулгаа те 10,000 20,000 гэдэг. Тэгэхээр нөгөө хүнтэй ажиллах учраас энэ салбар нь өөрөө маш сайн хөгжсөн байдаг. Монголд харьцангуй одоо дөнгөж хөгжиж байгаа салбар гэж энэ ойлгож болохоор. Тэгээ манай бид нар болохоор нэг хүний нөөцийн менежер гэж ойлгоод байдаг шүү дээ. Тэгээд
Хүний нөөцийн менежер одоо бид нар юу хийдэг вэ гэдээ одоо бодвол нэг хорооны хээ бүртгэж нэг цаг бүртгэдэг, ажилчдын цагийг бүртгэдэг тий. Тэгээд тэр цагаа нэгтлэн дамжуулдаг. Тэгээд ер нь их өөр ойлгуу тийм юм шиг санагддаг байхгүй юу? Тэгэхээр бол тэр чинь олон улсад бол шал өөр үзүүд байна шүү дээ. За тэгвэл эндээс ургуулад би юу гэж асуух вэ гэхээр ингэж асуумаар байна. Байгууллага ер нь яагаад хүний нөөцтэй байх хэрэгтэй тэгвэл? За сая би нөгөө хэлсэн энэ нөрөө салбар нөрөө их том. Дөнгөж чиний хэлж байгаа нэг жижигхэн одоо тийм менежер ч юм уу одоо Монгол байгаа шиг тийм нэг анкет хөгжүүлээ нэг байж идэг юм уу тийм цалингийн зохицуулалтыг ингэж байж идэг гэж ойлгож болохгүй. Яг гэвэл энэ хүний нөөц өөрөө нөгөө компани сүр зүйл байж идэг. Яг гэвэл одоо Монголд гэхдээ бол яг хүний нөөцийн мэргэжлийг бол энэ салбарыг маш сайн ойлгосон хэдэн компаниуд байгаа. Том компаниуд жишээ нь Оюутлогоо, EMCS, Апоч юм уу тийм том компаниуд болохоор олон хүн ажилладаг энэ компаниуд дээр болохоор энэ хүний нөөц болон маш сайн явуулдаг байна. Яг гэвэл энэ өөрөө маш чухал гэдгийг ойлгосон байгаа. Тэр хэмжээнд нөгөө санхүүгийн хувьд ч гэсэн тийм үү тийм энэ салбар руугаа нэлээд ач холбогдол өгдөг байгаа. Тэгээд бас нэг зүйл нь болохоор сая чи өөрөө хэлсэн шиг хүн болгоно яг тийм л ойлголттой байгаа Монголд одоо HR гэдэг яг юу хийх вэ гэж бас тодорхой бас яг юу гэдэг нь нэг тиймэрхүү байж идэх ч юм уу те. Тэгэхээр энэ хүний нөөц нь болохоор олон улсад ямар байдаг гэхлээр одоо тухайн компани ямар байх вэ? Цаашдаа яаж явах вэ гэдэг нь ерөөсөл энэ хүний нөөцийн менежер байна уу те тухайн хүний нөөцийн ажлын хариуцсан мэргэжилтэнч байна уу? Хүний нөөцийн департамент нь байна уу? Тэр зүйлд маш их холбоотой байна. Яг гэвэл компани юунаас тогтсож байгаа? Юун дээр тогтсож байгаа гэхлээр компани ч өөрөө нэгдүгээр хүнтэй тогтсож байна. Тэ ажилтнууд дээр л тогтсож байгаа гэсэн. Ажилтнууд ажиллаж ил тухайн компани үйл ажиллагаа хэвэн явагдана. Цаашаа амжилттай явах хэсэг нь тухайн ажилтнуудаас хамаарна гэсэн. Тэгэхээр хүний нөөц маань өөрөө тухайн хүнтэй ажиллах ажил гэж ойлгож болно. Хүнтэй ажиллах гэдэг нь дотроос их энэ нөөц чинь өөрөө маш задар явцдаг. Функцийн ажлууд байгаа. Дээрээс нь одоо ингээд хүн жишээ нь ингэж хэлэхэд хүн ажилдаа орсноос ахуулаад гарын гартлаа маш олон зүйлийн зохицуулт хийх шаардлага гардаг шүү дээ. Жишээ хүнийг ажилд авлаа гэхэд яг зөв хүнийг сонгож авах хэрэгтэй. Зөв ажилтнаа. Тэр бол хүний нөөцийн нэг чиг. Зөв хүнийг сонгож авчлаа. Тэгээс зөв хүнийг сонгож авсныхаа дараа тэр хүнийг яаж ажлын байр дээр дасгах вэ? Тэ? Ажлын байр дээр дасгасныхаа дараа тэр хүний яаж сэтгэл ханамжтай ажиллах уу гэсэн бас нэг юм гараад. Сэтгэл ханамжтай ажиллуулснараа доктортой ажиллах үндэс бий бол. Доктортой ажилласнараа тухайн хүн маань тухайн компани доктортой болно гэсэн. Бас болоогүй. Тэгэнгүүтээ тухайн хүний хөгжүүлэх ажил байгаа. Сургалт тий. Сургалт хөгжлээд. Тэр чинь бас хүний нөөцийн нэг чиг холбоотой гэсэн. Тэгээд тэрнээс гадна нөгөө ажилт нь өдөрлөлт хоорондын одоо харилцааг зохицуулна. Координац гэсэн үг шүү дээ. Одоо өдөрлөлтөө нэг жоохон буруу тийшээ менеж хийгээд ах юм бол ажилтнуудтай зөв хөгжих ч юм уу тий хооронд ингэ зөв ойлгуулдаг. Ажилтнуудтай ингэ тулгамдж байгаа асуудлыг өдөрлөлтөдөө зөв хөргөдөг. Өдөрлөлийн тэр нөгөө арга барилыг нь болохоор ажилтнуудтай зөв хөргөдөг. Энэ хоорондын одоо гүр болж байгаа гэсэн үг байхгүй. Яг тэгээд захирлуулж хүн болгонтой утуулж харьцаж чадахгүй шүү дээ. Одоо ялангуяа 500 мянган ажилтнуудтай байгаа компаниуд болохоор нэгэн захиралтай юм уу 2-3 захиралтай тэр болгон хүн болгонд очиж ингэж харьцаж тулж ажиллаж чадахгүй. Харин хүний нөөцийн ажилтнууд нь болохоор яг тулж харьцаж яг юу болж байна, юу болохгүй байна, аль ажилтны сэтгэл ханамжтай байна, аль ажилтны одоо сэтгэл хангалуун биш байна. Ажилтаа ингэж сэтгэлээ өгч чадж гин үү, амжилттай байж чадж гин үү гэд тэр болгоныг одоо зогсуулдаг хүн болохоор хүний нөөц байгаа учраас энэ хүний нөөц гэдэг одоо энэ мэргэжил өөрөө болохоор маш чухал болж таарат байна. Магадгүй нь санхүү ч юм уу, тийм нэгтгэн ч юм уу, хууль ч юм уу тэд нар бол мэдээж бүх мэргэжлүүд бол чухал байгаа л да. Гэхдээ тэрнээс илүүтэйгээр нь одоо хүний нөөцийн ажилт нь болохоор өөрөө энэ компани том одоо толгой болж идэг юм зүйл байхгүй. Тэгэхээр тэргээр энэ дэлхийд ч гэсэн тэр хэмжээнд авч үздэг. Монгол ч гэсэн ерөнхийдөө ойлголт нь илүү өөр төвшөнд хүрж байгаа, хөгжиж байгаа гэж ойлгож болохоор ийм ач холбогдолтой байгаа учраас энэ мэргэжил бол маш чухал байд юм аа.
Ер нь бол товчхондоо бол ингэж ойлгох нь шүү дээ. Тухайн компани одоо байгууллага ажилчид нь ингээд олон солигдоод хүн амьтанд тогтохгүй ингээд байх юм бол тухайн байгууллагын хүний нөөцийн асуудал болохгүй байна гэсэн үг. Яг нь зөвхөн хүний нөөцийн асуудалтай ер нь тий. Одоо юу гэндээ 10 хүн ороод 9 гараад ингээд ах юм бол мэдээж тухайн компани ажиллаа явуулж чадахгүй шүү дээ. 10 шинээр авлаа 9 гараа явчлаа тий сар болохгүй явчлаа. Жил тэгэхэд бол тий 100 хүн орлоо гэж тэрний 60 70 хүн гараа буцаад гараа явчихна гэдэг чинь тэр үйл ажиллагаа эрийг хийв явах боломж байхгүй шүү дээ. Нөгөө шинэ хүн ороод ирэн тий ахаад дасан зогсоод тэр ажлыг хийх туршлага судал бас хугацаа орно гэдэг. Тэгэхээр хүний нөөц маань тэрийг координац хийн. Хүний нөөцийн мэргэжилт маань өөрөө гэтээ удирдлагын түвшинд тэр шийдвэр гаргах хүн мөн үү гэж гэдэг чинь бас өөрөө хэрэгцээд асуудал. Зарим компаниуд болохоор мэдээж шийдвэр гаргах түвшний эрх мэдлийн нөгөөд зарим нь мэдэхгүй. Тэгэхээр энэ хүний нөөцийн маш чухал юм а гэдгийг тухайн одоо удирдлагуудаа маш сайн ойлгох хэрэгтэй байхгүй. Тухайн хүний нөөцийн менежер гэсэн. Энэ болохгүй байна, энэ болж байна, энэ ажил ингэмэр байна, тэгмэр байна, ийм проблем асуудал байна гэдгийг маш сайн ойлгуулж авах хэрэгтэй. Тэгжээс нөгөө удирдлага нь тэрийг ойлгоод тэг зөв координац шийдвэрээ гаргана гэсэн үг тийм. Тэгэхээр одоо хүний нөөцний юм гэх юм бол бас өөрөөсөө ойлголт болох байх л та. За ойлголоо. Ерөнхийдөө бол маш сайхан дэлгэрэнгүй тайлбарж өглөө. За тэгээд хүний одоо энэ хүний нөөцийн мэржийг сонгоход одоо нөлөөсөн хүчин зүйлч юу байв? Одоо хувь хүний онцлог ч юм уу тиймэрхүү юм ер нь байдаг уу? За энэ бол яг би эрх зүйч мэргэжлэр төгссөн. Тэгээд эрх зүйч мэргэжлэр төгсчөө дараа би ажиллаж байгаа хугацаанд болохоор мэдээж мэргэжил өгөх сайхан дээ. Гэтэ Монгол улсад бол нөгөө хэцэнгуу нэг ойлголт нь болохоор нийгэм мэргэжлэр маш олон хүмүүс оролцдог. Эрх зүй одоо хэдхэн мэргэжлэр маш хөгжөөс оролцдог шүү дээ. Тэрийг хараад байхад болохоор энэ зах зээл өөрөө аль нь хэрэгцээтэй вэ гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй юм шиг байна. Одоо жишээлбэл 500 орчим эрх зүйч мэргэжлээ оюутнууд одоо залуучууд төгсдөг гэж байгаа. Тэгэхээр тэр 500 хүн хаан шингэх гэлээ те. Тэрийг бас сайн бодолцох хэрэгтэй. Тэгээд мэдээж хуулийн ойлголт эрх зүй болон хуулийн чиглэлээр ингээд мэдлэгтэй, онлайн мэдлэгтэй ойлголттой байна гэж маш их давуу тал болно. Дээрээс би яагаад ингэ хүний нөөцийг сонгосон гэхлээр би өөрөө эрх зүй мэргэжлээ төгсчөөд дараа нь би өөрөө нэг өөртөө жоохон анализ хийчихлээ. Энэ мэргэжил надад хийх зогсож байна. Би энэ үнэхээр бас дуртай байна уугүй юу гэдэг. Мэдээж дуртай байсан гэхдээ миний нөгөө хүүхний зан характертай илүү их нийцэх мэргэжил маань нөгөө хүмүүст байсан байхгүй яагаад одоо ингэ би яг дүнж одоо би яг зөв мэргэжлээ ингээд сонгоод явж байгаа юм байна гэдэг. Яагаад гэвэл тухайн хүний зан характер байна. Одоо IT мэргэжлээс суралцдаг хүмүүс, одоо ажилладаг хүмүүс илүү одоо юу юм бэ те сууж илүү их юм төлөрч хийдэг ажил хийдэг те. Тим жанрын хүмүүс сонгол илүү их амжилттай ажиллахаар зарим нөгөө гадагшаа хүмүүс байдаг шүү дээ. Зан байдлаад илүү олон хүнтэй харьцаж, илүү олон хүнтэй ярилцаад тэр хооронд ингэж жоохон координац хийгээ, зохион байгуулалт хийдэг, тийм нэг чадвартай, тэр нэг илүү хөгжсөн хүн байх юм бол тэр одоо өөрийнхөө зан чанарт нийцсэн тэр мэргэжлийн сонгол илүү их амжилттай ажиллах боломжтой гэсэн үг. Тэгэхээр би өөрөө болохоор нэг олон хүнтэй ажиллах дуртай, дээрээс нь маш их одоо хүмүүстэй ярьж ажиллах дуртай байсан учраас хүний нөөцийн мэргэжил маань өөрөө л яг миний нэг зан характерт илүү их тохиромжтой санагддаг байхгүй. Тэгэхээр одоо нөгөө мэргэжлийг сонгож байгаа залуучууд байгаа бол тэрийг маш сайн ойлгох хэрэгтэй. Би өөрөө ямар хүн байна, юунд дуртай байна, миний зан характер яг юу байна гэд тэрэндээ тохирсон ажлаа сонгоод илүү их одоо амжилттай ажиллах бүрэн боломжтой гэсэн. Тэрийгээ дагаад мэргэжлээс зөв сонгуул зөв юм болов. За одоо мэргэжлийн чинь ер нь гой сайхан зүйл нэг юу юм бэ? Юунаас кайф авч, юунаас ирч хүч авч ажиллаж байна одоо? Мэдээж мэргэжил болон сайхан гэж би түрүү хэлсэн те. Энэ мэргэжлээс би яг юугийн кайф авч ийн гэвэл одоо сая би нөгөө компани дээр авч үзэх юм бол анх хүний сонгож аваад зөв хүний сонгож аваад тийм ээ. Тухайн зөв байрлал нь одоо зөв мэргэжлэр нь зөв компанид зөв одоо албан тушаалд байрлуулаад тий. Тэр хүний зөв авч яваа, зөв тренинг хийгээд цаашдаа зөв ингээ ахих боломжийг нээж өгөөд ингээл яваад ах чинь одоо миний ажлын чи өргөө штэ. Тэгээд ихлэхээр одоо нэг 5 жил байлаа гэхэд анх орсон хүмүүс маань 2 жилийн дараа амжилттай байгаад дэвшээд мэргэжлэн байсан бол ахлах мэргэжлэн болоод эсвэл эхлэлцийн дарга болоод эсвэл магадгүй ирээдүйн захирал болох ч юм уу. Тим нөхцөл баримт
боломж нь ингээд нэгдээд өөрийгөө хөгжүүлээд ингээд дахиад яваад ахыг харах бол хамгийн түрүүнд энэ мэргэжлийн нэг гоё юм гэж хэлмээр байна л да. Тухайн хүн чи өөрөө тэр хүнтэй ажиллаа тэр хүнийг сонгож аваад ингэж оролцсон байхад бол жишээ нь гоё явж яах гэдэг чинь тухайн хүний амьдралыг бас зөв чиглүүлсэн байна гэсэн үг. Анх тэр хүнийг сонгоод авчихгүй та тэнцэхгүй мэн гэдээ явуулчих юм бол магадгүй тэр хүн хэрвээ чиний ажил дээр тэнцэж орж ирсэн бол яах юм бэлээ тийм ээ. Зөв замд нь ороод цаашаа зөв хөгжөө зөв албан тушаа дахиад ингэж явчих юм бэлээ. Тэгэхээр нөгөө анханасаа тэр хүний зөв сонгох нь аюул чухал байхгүй юу? Тэгээд зөв хүний сонгоод цаашаа ингэж явах юм бол тэр хүний амьдрал нь ч гэсэн тэр хэмжээнд л амжилттай байгаа боломжтой гэсэн. Тэгээд тэр нь их гоё мэдрэмж. За би зөв хүний сонгосон байна. Зөв хүн ингэж урам өгч шүү гэдэг. Ялангуяа ажлын байран дээр хөхөд бол бүх ажлынуудтай маш сайн хурж ажиллаад юм болохгүй юм болж юм. Тэр болгон дээр одоо чадвар нь аль нэг чадвар мэддэг байх юм бол тэр чадвар дээр нэг их сайн ажиллаад болж өгөл сургалтын ороод тэрийг хөгжүүлээд ингээд сайн тэрний үүднээсээ тэрнээс үндэслэл тэр хүний бас амжилт дахиад ингэх юм бол энэ мэргэжлийн гоё кайф нь тэр гэж бодож байна. Маш бас хүний амьдрал ингээд авах дэшид бас ингээд бас баярлаад байна гэж бас өөрт бас амар гоё шүү дээ тий. Гоё байлгүй. Одоо жижигхэн жишээнүүд кейсүүд байгаа л та одоо би нэг анх сонгоод оролцсон хүмүүс маань одоо ингээд анх мэргэжилтэн байсан бол одоо илүү ахлах болсон ч юм уу тий. Тиймэрхүү кейсүүд байгаа. Тэгээд тэр айгүй гоё байдаг. Гэтэ бас нэг юм нь болохоор HR дотор бас өөрөө нэг салбарыг сонгоод явчихвал бүр тэр хэмжээний нэг эксперт мэргэжсэн байх боломж нь бол маш боломжтой. Тэгэхэд явчихвал бас зүгээр юм шиг. Яг тэгвэл бүх би яг HR гэх нэг зогсчих юм бол бүх юмыг ингээд ойлгох шаардлага гарна. Тэгэхээр сая хэлж байгаа шиг эсвэл чи зөвхөн хүнийг сонгодог тэр хүнийг зөв ажлын байранд нь ингээд тавьдаг. Тэргүүрээ маш сайн мэргэжчих юм бол тэр бас боломжтой. Зөвхөн сургалтаар мэргэжсэн ч болно юм байна те. Тэгэхээр нэг салбарын тэр дотроо нэг салбарын сонгоод явсан ч болно. Одоо ингээд салбарт сална гэдэг нь шүү дээ. Тэгвэл хөл энийг жоохон дэлгэрүүлээд дээрээ. Одоо ингээд би бол хүний нөөц гингүүд одоо нэг л хүн одоо ингээд бүх юм хийдэг гэж боддог байхгүй. За одоо анкетын авна тэр тренинг сургалтын хин те. Яг энэ HR ч одоо доктор яг хэд салаад байна. За HR ч доктор болохоор нэлийн хэд салж байгаа. Нэгдүгээр сая нөгөө эхнийх нь болохоор одоо selection тухайн хүнийг сонгож авдаг нэг хүс байгаа ба. Жишээ нь том компаниудаар аваад үзье те 10,000 20,000 ажилтнтай компани дэр гэхэд бол хүний нөөцийн бүр хилцс байгаа. Жишээ нь газарч байж болно. Хүний нөөцийн хилцс газар ч юм уу те. Тэр дотроо одоо бас ахаад ингэ задраа явна шүү дээ. Тэгээд ажилтнууд хүний нөөцийн хилцс дотроо ахаад мэргэжлэнүүд байна те. Ахлах мэргэжлэнүүд мэргэжлэлт ингээд мэргэжлэн дотроо ахаад ингэ салаад магадгүй зарим мэргэжлэнүүд ингээд 2 3 салгана шүү дээ. За чи энэ функцуудын хариуцаад ав чи энэ функцуудын хариуцаад авч юм уу те. Одоо жишээ нэг мэргэжлэл нь болохоор тухайн хүнийг сонгож авах selection хийх те hiring хийж байгаа юм л та. Тэрийн илүү тэрүүгээрээ их дагнаад явждаг. Нэг мэргэжлэл нь болохоор одоо сургалтаа зөвхөн хариуцаад явждаг те. За ямар сургалт хэрэгтэй вэ? Аль ажилт нь, аль хэсэгт нь, аль хилцэд нь ямар сургалт хэрэгтэй вэ гэдгийг тодорхойлж явждаг. Тэгэнгүүтээ бас нэг зүйл нь болохоор нөгөө хүний нөөцийн тэр нөгөө KPI гэдэг хэлээд байгаа тийм гүйцэтгэлийн үнэлэлт. Тэрийг бас хариуцсан хүмүүс бас байж бас байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө салбар болгоноор нь ингээд нэг мэргэжлэн тавьснаар нөгөө бүх юм дээр ингээд одоо юу гэдэг 7 8 юм ганцхан хүн хариуцаад тэнд нь ингээд хүрч чадах ажиллагаал баахан ингээд цагаа зараад бас тэр хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй байх онцтой эсвэл нэг функцээр хуваагаад тэр функцээр маш сайн мэргэшээд ажлууд ажиллуулах юм бас онцтой гэхээр тэр чинь бас айгүй зөв зохисуулт байхгүй. Тэгэхээр тэрийг маш сайн бодох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр саяны миний хэлж байгаа шиг анх ажилдаа авах хүнийг сонгож авдаг. Тэргүй сонгож авна гэдэг чинь өөрөө дотроо маш их процессын ажиллагаа явагддаг байхгүй. Манайд одоо юу гэхэнтэй нэглээд та нэг анкет бүглөөч гэдэг нэг анкет бүглүүлээ тэгээд тэрний хажаа за энэ гай хүн байна гэж сонгочдөг жишээнүүд байна те. Энд бол болохоор өөр байхгүй юу. Ялангуяа өөр байдгаа эн чинь бүр тусдаа бизнесийн хэмжээнд хөгжсөн байдаг. Одоо юу гэхэнтэй компани гэрээ хийгээд за би танай компани чинь төгссөн ажилтныг маш өндөр түвшинд мэргэжлийн түвшинд сонгож өгнө гэсэн тийм одоо дотор хэмжээний бизнес болоод хөгжиж явцсан байдаг. Тэгэхээр хүнийг сонгож авч байгаа процесс нь өөрөө маш
процессын 1 2 3 гээл 4 5 6 шаттай байдаг ч юм уу те хийж явчихдаг байхгүй. Тэгэхээр анкетээ аавна. Анкет авахаас өмнө зар тавихаас өмнө дараа одоо анкетээ бүглүүлнэ. Анкетээ бүглүүлснээр анкетэн дээр нэг шүүлтээ хийн. Шүүлтээ хийгээд за анкет шалгуулалт дээр тэнцэг хүнийг ярилцлаганд дуудана. Ярилцлагчийн дотроо 2 төрөлтэй байна тий. Эхний ярилцлага гэдэг эхний ярилцлагаас шүүгээ дараа нь өдөртлөгөд танилцуулгын ярилцлага гэж байна. Тэрний дараа ур чадварын тодорхойлох тест байна. Мөн нарийн ярих бол том албан тушаал дээр одоо жишээ нь CEO ч юм уу тий. Тийм албан тушаал дээр болохоор илүү нарийн одоо шалтгаалтууд нь явагддаг байхгүй. Одоо тэр мэргэжлийн одоо одоо юу юм бэ? Specific гэдэг одоо хэлнэ шүү дээ англи хэлээр одоо юм нарийн мэргэжил байгаа учраас тэнд нь одоо ямар ч чадвартай гэдэг нь илүү их нарийн задлаа явчихдаг юм уу. Тэгэхээр зөвхөн хүнийг ажилдаа оруулахын тулд 6-7 юм хийхээ шаардлагатай байна. Тийм ээ. Тэгэхээр энийг үнэхээр маш сайн энд процессын ажиллагааг маш сайн хийсэн байхад зөв хүнээс сонгож авах байхгүй. Тэгвэл за анкет боддог юм байна гэдэг нэг хүн оруулцдаг дараа нь тэр хүн зөв ч юм уу буруу ч юм уу явчихдаг. Тэгэхээр нэг юм гэхэд бол ийм олон процессын ажиллагаатай. Сургалт гэхэд бол сургалт ч одоо манайх шиг харж байгаа. За нэг сургалт оруулчихлаа гэж тийг шийдэхгүй жишээ нь тий. Тэгэхээр сургалтын шаардлага хэрэгцээг тодорхойлно. Яг ямар сургалт хэрэгтэй юм бэ? 10 хүний хинтэнд одоо 10 ажилтан байлаа гэхэд 10 ажилтнуудаас бүгдийн энэ саналыг аваад аль нь ямар сургалт өөртөө өсөж байна гэх тий. Тэр хэрэгцээг тодорхойлно. Хэрэгцээг тодорхойлсны дараа тэр сургалтыг хийн маш сайн өгч чадах уу гэдэг бас нэг судална. Тэгээс тэр хүний тренинг хийдэг хүнээс сонгож авсныхаа дараа тэрийг яаж явуулах уу, хизээ явуулах уу гэдгээ шийднэ. Тэгэнгүүтээ тэр сургалт явагдсны дараа үр дүнтэй болсон уу юу гэдгийг үнэлнэ. Үр дүнтэй болсон бол мэдээж сайн үр дүнгүй болоогүй дараагийн сургалтад илүү маш сайн сайжруулах хэрэгтэй юм байна гэж бодно. Тэгэхээр зөвхөн сургалт дотроо 4-5 юм байгаад байгаа. Тийм байх гэж байгаа. Тэгэхээр чинь юм нөгөө цалж байгаа юм дотроо ч дахиад маш их задарж байгаа гэсэн үг. Тэгэхээр ганц хүн энэ бүх юмыг ингэ зогсоож чадах бүрэн боломж маш бага гэсэн үг. Одоо манай Монголч нөгөө жижиг компаниуд ч болохоор нэг хүний инвестицийн ажилд авчаад баг л нэг профешнл байсан про юм өсөөд идэв шүү дээ. Хийж боломжгүй байхгүй. Тэр хүн өөрөө 4 жил сурсан уу яасны бүгд одоо магадгүй зарим HR менежерүүд ч юм уу нэг курс төгссөн ч байж болно. Тэгэхээр тэр хэмжээний онлайн мэдлэгийг авсан уу гэдэг ч өөрөө эргэлзээтэй зүйл. Ястай жинхэнэ дэлгэрэнгүй тайлбарж өглөө. Нэг курс сурсан шиг боллоо юм бол. За тэгээд ерөнхийдөө бол ингээд дундуур нь асуултанд байсан. Тэгээд бүгдэнд нь ерөнхийдөө хариулаад явчих боллоо. Тэгээд одоо яг сүүлийн асуулт дээр ирсэн байна л да. Тэгээд одоо яг энэ 12 дугаар анги төгсөх гэж байгаа. Ер нь хүний нөөц гэж одоо хүний нөөцийн чиглэлээр сурах гэж байгаа хүүхдүүдэд одоо чи ямар зөвлөгөө өгөх вэ? За би бол 19 онд төгсөж ирээд одоо яг HR-аар бол нийтдээ 7-8 сар ажилласан. 8 сар ажиллаад одоо зөвлөх байсан. Сайн нөгөө юу бас зөвлөх хийжсэн хүний нөөцийн одоо энэ компани руу зөвлөх үзүүлжсэн. Саяны нөгөө сонгож авах ажлыг бас хийжсэн хэсэгтээ. Тэгээд төслөөс хариуцж ирсэн. Одоо миний ажиллаж байгаа ажил дээр би өөрөө одоо 8 сараас хойш энэ төрийн албад руу одоо ямар болсон байгаа. Миний одоо туршлага маань одоо бүрэн гэж би бол хэлж чадахгүй. Яг HR талаа болохоор мэдээж би 2 жилийн хугацаанд онлайн мэдлэгээ бол олон улсын түвшинд бол авсан. Зарим зүйл дээр онлайн хэмжээнд бол хэрэгжүүлж чадаагүй зүйлүүд бол бас байгаа. Гэтэ миний мэргэжил маань одоо яам дээр байгаа ч гэсэн яамны хэмжээнд бол миний мэргэжлийн онцлог бас их таарж байгаа. Ягаад гэвэл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яам гэдэг нь бол төрийн захиргааны төв байгуул гэж явдаг. Тэрүүгээр одоо нийгмийн салбар байна. Хөдөлмөр эрхлэлт гэж одоо манай дотроо ч 5-6 салж явдаг байгаа. Одоо хөдөлмөр эрхлэлт байна. Экономик хөгжлийн асуудлууд байна. Тэр бүх залуучдын хөгжлийн асуудлууд байна. Тэгэл тэр боломж одоо миний хүний нөөц гэдэг маань хүнтэй холбоотой ажиллах учраас одоо миний ажиллаж байгаа ажлаач нэг холбоотой байгаа л да. Дээрээс нь одоо би яг нэг сайдын ажлын албад гэж явдаг. Тэгээд тэнд ажиллаж байгаа учраас бодлогын төвшин ажлуудыг оролцоод явдаг. Монгол улсын залуучуудын хөгжлийн асуудал нь яаж явагдаж байна, хөдөлмөр эрхлэлт нь яаж хөгжих ёстой, яаж явж байна гэдэг тиймэрхүү одоо сайдтай хамт тиймэрхүү бодлогын ажлуудад давхар ажлын хэсэг хурал хуулиуд гэдэг
илүү их холбогдож байгаа гэсэн. Би бол яг залуучуудтай ингэ тэгж хэлхээс илүүтэйгээр зүгээр яг өөрийнхөө нэг ойлгосон хэмжээнд зөвлөгөө өгье гэж бодож байна л доо. Тэгээд заавал мэдээж хүний нөөцөөр сур гэж хэлэхгүй. Гэхдээ сурах зайлшгүй шаардлага байгаа. Яагаад гэвэл энэ мэргэжлөөр би тэр хамгийн ихэнд бол дурдсан тийм ээ. Дөнгөж хөгжиж байгаа Монголд бол дөнгөж ингэж хөгжиж байгаа салбар нэг учраас орон зай байгаа. Энэ төвшөнд ингээд маш сайн өөрийгөө хөгжүүлээд сонгоод суралцах юм бол илүү их ирээдүйтэй гэсэн үг. Яагаад гэвэл зах зээл нь өөрөө нэг өөрчлөлтөн байгаа учраас магадгүй гадаад ч юм уу очоод магистрээр байна уу, бакалавр байна уу суралцаад ирэх юм бол тэр төвшин чи юм онлын мэдлэгүүдээ авна. Тэр төвшин чи зах зээл дээр тэрийг хийх бүрэн боломжтой гэсэн үг. Чамайг одоо компаниуд чинь тэр хэмжээнд үлдэх бүрэн боломжтой гэсэн үг. Тэгээд Монголч гэсэн яг би миний ойлгосноор бол яг бакалаврын зэргийн мэдлэг олгодог одоо их сургуулийн академийн клиникийн хүмүүсээ бас сургууль юм билээ. Бусд нь бол яг нөгөө хүн сургуулиуд ч юм уу те эсвэл зарим нөгөө хүний академи ч юм уу тиймэрхүү нөгөө одоо их нэг курс зүгээр л нэг юм билээ. Аль болох одоо би мэдээж тэр сургалтууд бол сайн муугинд бол хэлж мэдэхгүй л байна л да. Тэрийг бол тодорхойлох юм бол биш. Гэхдээ залуучууд 10 жилийн хүүхдүүдтэй юу ч хэлмээр байна гэхэлэр аль болох тухайн мэргэжлийг сонгоод болж өгвөл 4 жил ч юм уу 2 жил маш сайн онлын мэдлэгээ авах нь маш зөв гэж бодож байна. Тэгжэл цаашдаа нөгөө практик дээр гараад ч гэсэн маш сайн ойлголттой болно. Одоо 4 жил сурсан, 2 жил сурсан, 21 хоног сурсан ялгаа бол маш их байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ маш importantтэй гэж бодож байна. Дээрээс нь одоо өөрийнхөө хувь зан байдлаа маш сайн мэддэг байх ёстой. Би одоо ямар хүн бэ? Ямар зан характертай юм бэ, тийм юу хүсдэг вэ? Юу дуртай вэ гэдэг маш сайн тодорхойлоод тэр хэмжээнээс ингээд мэргэжлээ сонгоод илүү нээлттэй байна гэсэн. Одоо хүний нөөцийн мэргэжил бол ялангуяа одоо жишээ авч хэлэх юм бол одоо оюутны холбооны багасаа 10 жилийн те ямар нэгэн зөвлөлт юм уу холбоо тэрний одоо тийм дараагаад ингээд тэргүүлэгч хийгээд ингээд явдаг хүүхдүүд бол их тохиромжтой байж магадгүй. Яг зүйл дандаа тийм хүнтэй ажиллах, хүнийг зохион байгуулалт хийх, хоорондын координац хийдэг ажлууд байгаа учраас тэр чадвар нь илүү хөгжсөн хүүхдүүд бол илүү их тохиромжтой юм болов уу гэж би бодож байна. Хит дугаа хүн байх юм бол хүний өст бол бас их тохиромжгүй. Яг тэгвэл өөрөө дугаа байгаад идэг нэг ажилтнууд нь яах гэдэг юм мэддэггүй, өөрөө яах гэдэг юм мэддэггүй байх юм бол жоохон өөрөө ч гэсэн жоохон уйдах байх. Тэгэхээр өөрийгөө маш сайн тодорхойлоод дараа нь энэ мэргэжлээ сонгох зүгээр юм болов уу гэж бодож байна. Яг хөө миний нэг бас анзаарсан зүйл бол судалгаа хийх явцдаа яг хүний нөөцийн чиглэлд ялангуяа Монгол улсын энэ салбар дотроо хийсэн судалгаанууд бол маш бага байд юм билээ. Яг англи хэл магадгүй монгол хэл дээр маш монгол хэл байж магадгүй англи хэл дээр маш бага байд юм билээ. Тэгээ би бодсон л ерөнхийдөө энэ салбар бол судлахгүй байна гэдэг чинь ер нь бол бас хөгжихгүй байна гэж байх нэг юу байж болно шүү дээ, тийм ээ. Энэ салбарыг илүү судлах хэрэгтэй юм байна. Илүү олон хүмүүс судлах хэрэгтэй юм. Илүү тэр болж байгаа болох байгаа юм гаргаж ирэх хэрэгтэй юм байна да гэсэн тийм ойлголт төрж ирсэн. Тэгээд миний өсөж байгаа зүйл болохоор илүү олон хүмүүс энэ салбараар олон улс юм уу сайн мэдлэг аваасаа боловсрол эзэмшээсэй гэдгийг бол хүсэж байна. Тэгээд иймэрхүү зөвлөгөө өгмөр байна л да. За баярлалаа. Нийс бол би 10 жил ажилласан хүн байсан бол хамаагүй л та ингэдэг гэж бүр амар ингэж надад бол ерөөхдөө зөвлөгөө хангалттай санагдлаа л да. Төрөнд бол хоёлаа хүний нөөцөд нэлээд дэлгэрүүлээ ярьсан. Тэгэхээр бол тэр ч гэсэн бол бас зөвлөгөө болж байгаа шүү дээ. Ер нь бол хүүхдүүдэд тий. За ингээд манай нэвтрүүлэгт оролцсонд баярлалаа. Тэгээд хүүхдүүдтэй өөр одоо захиж хэлэх юм байвал одоо эцсийн мөчийг чамд үлдээ гэдэг шиг чиний магадгүй миний асуугаагүй чиний хэлхийг хүссэн зүйл байвал одоо микрофон нээлттэй байна. Хамгийн түрүүнд бол энэ подкаст дээр одоо үрж оролцож байгаа найзтай маш баярлалаа. Би ч бас хамт ажиллаж байсан. Гоё контент хийж зөв контент байна гэдэг би зүгээс бол бодоод тэгээд энэ чиний хийж байгаа зүйлээр чинь гоё хэмжээнд ингээд хүмүүст оруулахыг хүссэн. Энэ магад оролцсон нь талархаж байна. Бид хоёрын өнөөдрийн 30 минутын нэг ярианаас хин нэгэн сонсоод нэг юм авах юм аваад цаашаа зөв сонголтоо хийгээд явчих бол
тэр бол энэ подкаст контентын гол зорилго шүү дээ тийм ээ. Цаашдаа бас гоё сайжруулаад олон мөнгө залуучуудын оролцоогоо авах. Тэгээд ийм контентууд маш их байгаасаа гэж бодож байна. Хүмүүс одоо илүү их залуучууд бичлэг өөр болсон байна. Цаг зав өөр юм зарцуулдаг болсон байна. Хэрэгтэй юмаа сонсдог болсон байна тийм ээ. Тэгээд энийг сонсоод бас нэг олон хүмүүс зөв ойлгох байх гэж бодож байна. Эцсийн бол юу гэж бас нэг микрофон надад олж байгаа даа юу гэж хэлэх юм бэ гэхээр залуучууд бол өргөлж суралцаасаа гэж бодож байна. Өргөлж аль боломж өргөлж өөрийгөө хурцлж юу юмаа ингээд дээшлж юу юм суралцаад би болцсон гэж хэлж бодож болохгүй. Одоо би 3 дахь сургуулаа ингээд төгссөн байна. Цаашдаа бас суралцахыг хүсэж байна. Тийм болохоор дандаа нэг өөрийгөө тасаа тийм дутуу байна, ийм байна гэж бодож болохгүй. Тэр хэрэг өөрөө хүсэх юм бол тухайн зүйлийг одоо хийх бүрэн боломжтой. Жишээ нь би одоо нэг өөр дээр жишээ аваад үзэхэд болохоор би хизээ их сургууль төгсөөд англи хэл бол маш муу байсан. Бараг л байхгүй шахав. Тэгээд би юу гэдэг зорилго тавиад би англи хэлийг заавал сурна. Англи хэлээс төгсөлөө би аавна гэдэг ингээд зорилсон зорилготой. Одоо ингээд харахад байдаг. Тийм болохоор одоо дүүнерч ч юм уу 10 жилийн босч байгаа мэргэжлийн зөв сонгоорой, зөв зорилготой байгаарай, өөрийгөө байн хөгжүүлж байгаарай. Зах зээл чинь өөрөө маш их өрсөлдөөнтэй болсон байна. Хин сайн байна, хин мэдлэг боловсруулсан маш сайн хөгжүүлсэн байна. Тэр хүн бол цаашдаа их амжилттай явах учраас энэ зүйл дээр маш их сайн анхаараасай гэж бодож байна. Мэдээж залуу хүн байгаа учраас өөр зүйл дээр цаг хугацаа зарцуулах боломж бүрэн байгаа. Гэхдээ маш сайн хийгээсэй гэж бодож байна. Хаана өдөрт одоо чинь юу цагаа зарцуулах вэ? Яаж өөрийгөө хөгжүүлэх вэ? Өөрийн ямар чадвар дээр одоо илүү сайн ажиллах вэ гэдэг тийм. Яг хүний нөөц дээр ихэд бол тухайн ажилтны чадрын бас 5-6 илүү олон төрлөх хуваацсан байгаа юм шиг. Одоо багаар ажиллах чадвар гэж өөрөөр хэлбэл маш олон төрлөх хуваачаад байгаа байхгүй. Тэгэхээр ирээдүйд болохоор чамайг ганц нэг мэргэжлээр тодорхойлох биш. Чиний чадварыг олон талаас нь ингэж тодорхойлж эхэлнэ. Тэгэхээр өөрийнхөө дутуу байгаа чадвартай маш сайн ажиллаад тэр одоо цаг үе маш сайн мэдрээд өөрийгөө баян ачаад хийгээд тэгэл яваасаа гэж байна. За баярлалаа. Ажил нь амжилт хүсье. Маш баярлалаа. Чамд амжилт хүсье.